Монголын төмөр замын зүтгүүрийн салбар сүүлийн 3 жилд шинжилэл дэвшлийн томоохон алхмуудыг хийжээ. Энэ бол 2022-оос 2025 оны хооронд хэрэгжсэн онцлог ажлууд юм. 2023 оны 12 дугаар сараас эхлэн сургалтад VR төхөөрөмж ашиглаж зүтгүүрийн баригадууд бодит орчинд дадлага хийх боломжтой боллоо. Зүтгүүрийн аж ахуй албаны хэмжээнд шинээр ажилд орсон ажилтнуудыг сургах бодит байдал дээр нь сургах зорилгоор VR технологиг 2023 оны 12 дугаар сараас эхлэн зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээний татах эсгүүдэд ашиглаж эхэлж байна. 2024 оны 8 дугаар сараас DJI Mavic Pro дрон сургалтад ашиглаж эхэлжээ. Мөн 2024 оны 9 дугаар сараас Улаанбаатар болон Дархны татах эсгүүдэд ухаалаг дэлгэц суйрлуулж сургалтын орчныг шин түвшинд хүргэжээ. За 2022 оноос зүтгүүрийн бригадын захин сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор захин сургалтын систем MyRail аппликейшнийг ашиглаж эхэллээ. MyRail аппликейшн нэвтрүүлснээр 2024 оноос 2000 ажилтан цахимаар суралцаж, шалгалт өгч, видео хичээл үзэх боломжтой боллоо. Мөн 43 зааварлагч машинч таблет ашиглан сургаалт хяналтын ажлаа бүрэн цахимжуулжээ. 2023 оноос зааварч машинч нар маань ажилдаа болон сургалтандаа таблет ашиглаж байна. Power BI программыг ашиглан 2019-оос 2025 оны гологдол, дутагдал, тасалдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг боллоо. 2022-оос 2025 онд нийт 10 гаруй шинэ журам батлагдсан. Тухайлбал 2025 оны 4-р сарын 17-нд зүтгүүрийн баригадын эрсдлийг үнэлэх журам, 2025 оны 9-р сарын 22-нд зүтгүүрийн ашиглалтын цахим систем нэвтрүүлэх тухай. За 2009 оноос ашиглагдаж байсан зүтгүүрийн баригадын формулярыг 2025 оны А662 тушаалын дагуу зүтгүүрийн баригадын аяллаа дүгнэлтийн дэвтэр болгон бид нар ашиглагдаж байна. 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн хязгаалтыг үндэслэн журам баталжээ. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн аж ахуйн албаны зүтгүүрийн баригадын ажлыг зохион байгуулах зааврыг хавсралтаар баталжээ. Дутагдал 2024 онд 254 байсан бол 2025 онд 174 болж буурчээ. Харин тасалдал 2024 онд 1002 байсан бол 2025 онд 872 болж буурсан байна. Галтгэрний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2024 оноос зүтгүүрийн аж ахуй алба Power BI программыг ашиглан гарчуу гологдол, дутагдал, зургийн дасгалтай дүн шинжилгээ хийх, эрсдлийг урьдчилан арилгах, хариу арга хэмжээ авах зорилгоор ажилласны үр дүн дээр 2025 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс гологдлыг 1-1-жээр, дутагдлыг 81-жээр, зургийн даслыг 131-жээр бууруулан ажиллаж байна. Сүүлийн 3 жилд шинээр орсон ажилтнуудын тоо тогтмол өсөж 2025 онд 139 ажилтан шинээр нэмэгдсэн. Харин мэргэжлийн зэргийн тухайд 2025 онд 1-р зэрэгтээ 23, 2-р зэрэгтээ 108, 3-р зэрэгтээ 287 машинч бэлтгэгджээ. Мөн 2025 онд 152 инженер, 66 техникч мэргэжил дэвшлүүлэхээр сургалтад хамрагджээ. За нийтдээ зүтгүүрийн аж ахуй албаны хэмжээнд 132 туслах машинчийг бол шинээр зүтгүүрж одоолох эрхээ үнэлэх өгсөн байна. За 22 оноос хойш мөн 290 туслах машинчийг шинээр зөвшөөрлөлт хийж машинчаар бэлдэж ажилласан байна. Улс яам Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийтдээ 68 ажилтан шагнал урамшуулал хүртсэн байна. Машинчийн 2 дугаар зөвлөгөөрөөс хойш зүтгүүрийн аж ахуй албаны ашиглалтын цэхийн хамт олон нийтдээ төрийн одон медалаар 17 хүн маань шагнагдсан байна. За мөн зам тээврийн яамны шагналаар 20 хүн, за Улаанбаатар төмөр замын маань шагналаар нийтдээ 192 хүн болвол шагнагдсан байна. 2025 оны комиссын үеэр 74 машинчийн сандлыг шинээр сольж, элжид тэрэгний кабиныг бүрэн сайжруулсан байна. Бид зүтгүүрийн баригадынхаа ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор зүтгүүрийн баригадын машин туслахын нийт 74 зэрэг сандлыг шинээр сольж байршуулсан байна. Мөн амрах байрыг шинжилснээр замын өвдөд 12 өрөөний тавилгыг бүрэн шинжилсэн. Чойрт цайны газрын тавилга сольсон. Зүүн хараа Эрдэнэтэд гадна дотн засвар хийж хүлээлгэж өгсөн. За зүтгүүрийн баригадын амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бид зүүн хараа, чойр, замын өвд, Эрдэнэт амрах байрныхаа гадна болон дотор
засал чимэглэлийг хийж гүйцэтгэсэн байна. Зүтгүүр програмын шинжилэл хийгдэж, жижигрүүдийн дэвтэр бүртгэл цахим хэлбэрт шилжлээ. За Улаанбаатар төмөр замын удирдах газар нэгдсэн удирдлагын төв дээр замын даргын баталсан А664 тоо тушаалын дагуу цаасгүй технологийн нэвтрүүлгийн эхний алхам болох галтэрний зүтгүүрийн диспетчер татах хэсгийн депо жижигрүүд амар хуурны жижигрүүд болон тэдний хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор зүтгүүрийн ашиглалтын цахим программыг 2025 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. 2024-өөс 2025 онд Help City and Free Workplaces компани ажлын байрны хөтөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, зүтгүүрийн машинчдын ажлын эрүүл мэндийг өндөр эрсдэлтэй гэж тогтоосон байна. Харин эдийн засгийн өргөөжийн тухайд төвшний хэрэглээ тогтвортой бурс үзүүлэлттэй байна. 10,000 тонн километр тутамд ногдох түлш 2023 онд 29.1 кг байсан бол 2025 онд 28.8 кг болж буурчээ. Ачааны галтарган дээр бид нар түлшний хяналтын системийг шинээр тавьж өгсөн. За ингэснээрээ бол элч тэрэгний дугаараар биш, одоо элч тэрэгний сэр дугаараараа аль хаана явж байгаа бидний одоо GPS системээр хянах юм болцоотой. Энэ нь бол програмчлалт гэж байгаа учраас одоо түлшний нормыг наривчлан тогтооход бол маш сайн ажил хийгдсэн. За бид 2024 онд түлшний хувийн зарцуулалтыг бууруулан ажилласнаар түлшний ашиглалтын зардлыг бол 6 тэрбум төгрөгийн төгрөгөөр хэмж ажилласан байгаа. Харин цалингийн өсөлтийн тухайд 2021 оноос 2025 он хүртэл 167%-аар өссөн. 2025 оны дундаж цалин 4.5 сая төгрөг төрсөн. Сүүлийн 3 жилд замын хэмжээнд өв нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын гэрээний заалтын дагуу төмөр замчдын цалин бол нэлээд нэмсэн байгаа. Жишээлбэл 2022 онд 2 удаа 6%, 4%-аар 2023 онд үндсэн цалин 10%, шагнал цалингаас 10% шилжүүлж нийтдээ 20%, 2024 онд 10%, за 2025 оны 9 сарын 1-ээс үндсэн цалин 10%, шагнал цалингаас 5%-ийг үндсэн цалин руу шилжүүлэн нийтдээ 15%-аар нэмэгдсэн. Нэг машинчтай сэлгээг туршилтаар эхлүүллээ. Ингэснээр ойрын ирээдүйд эдийн засгийн хэмнэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал элчит галт эрэгт хэрэгжүүлвэл 2030 он гэхэд 18.7 тэрбум төгрөгийн хэмнэх тооцоолол байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын их засварт хамтран оролцсны үр дүнд тээх нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, өндөр бүрэлдэхүүнтэй галт эрэг саадгүй аялах боломж бүрдээд байна. Монгол Улсын төмөр замын түүхэнд хамгийн хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй мантер төнөөс арай өөртөө хооронд аяллаа. Энэ галт эрэг нь нийт 108 вагонтой 10,000 тонн жинтэй, хүнд жинтэй урт бүрэлдэхүүнтэй галт эргийг аялуулснаар цаашдаа эдийн засгийн хэмнэлт хийх өндөр ач холбогдолтой юм. За Улаанбаатар төмөр зам одоогоос 11 жилийн өмнө анх 8,000 тонн жинтэй 93 вагонтой хүн жинтэй галт эргийг 2.6 ОМ-сээр ичтэргээр тээжсэн бол 2025 оны 11-р сарын 12-ны өдөр 10,101 тонн ачаатаа 108 вагоноос бүрдсэн галт эргийг Манч, Чойр, Айраг чиглэлд бол амжилттай тээж түүхэн дээд амжилт тогтоолоо.